хичээл хийхээ хажуугаар би ингээ юм идэхгүй бол андаа нэг юм хийж авахгүй болдгоо байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол чипс чихээр тэр нэг олон ширхтээ байх хэрэгтэй заяа. Хажуудаа нэг юм тавиад ингээд жахгүй бол ингээ хичээл хийхэд амар хэцүү байдаг. Тэгээд сая ингээд амар чипс нэмсэдээд яг тэр мөрний хажуугаар жоо хөдөлгөөнтэйгаад жингээ ингээ жоохон тэнцвэржүүлээ гэж одоо тэгвэл бас чипсэдээд авилж байгаа хэцүү. Гэтэ ингээд яг зорилго маань бол турах бол биш. Тэгэл яа турвал гоё ч гэсэндээ сүртэй запписто муухай царайтай бисто бүдүү мэн гэж хэлэхгүй байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ одоо цаг идэлж байна. Бисаа шалгалтаа өгч орж ирчээд жимччээд одоо шалгалтын үеэр нэг бошижэл орно гэдэг ах. Ямар тамтай шүү. Одоо нэг бол ч 3 хичээлтэй гэлс яана. Усан борчоод нүрэ бодоод явна. Тэгээд бүгдээр нөгөөдрийн шалгалт хятад хэл. Хятад хэлээ отоос жоохон бэлдэхгүй бол хятад хэлээр сая ингээ баахан мэрэгчээлийн хичээл бэлдээд хятад хэлийг ерөөсөө бэлдээгүй. Тэгэхээр 2 хоног өнөөдөртөө маргааштай бүтэн ингээд ер нь ингээ хоног ингээд товтон хятад хэлийг хийж удаж. Тэгээд усанд орчод уулзцаая. Би нүрэ бодох болчлоо. Яагаад гэвэл би одоо ганцхан цаг хичээлтэй жиж нүрэ амаа сая усанд ороод ирсэн. Тэгээд одоо 3-4 орно хичээл тахгүй. Тэгээ 3-4 гэж хичээлээ тэгээд гэртээ хичээлээ их болохоор нүрэ бодох боллоо. Сая би тэгээд гой мэдчихлээ. Гой мон кимбаптай сникерс идчихлээ. Энд нэг сникерс дээрээ сууж байгаа л тэгэл идчихлээ. Сникерс гэдэг сникерс амгаа юмтай. Тэгэхээр өнөөдөр юм бичлэхээр бүгдээрээ за юу гэх юм бэ? Одоо солонгос шилтгүү яхав хаашаач явсан хэрэгтэй юм л та. Гэхдээ яхав одоо миний бичлэгийг хэвчлэн солонгост ирэх гэж байгаа тийм хүүхдүүд хэвчлэн үздэг болохоор солонгост ирэхээс өмнө чамд ингээд байх ёстой зүйл гэсэн талаар ярих заяа. За ерөнхийдөө бол хэний хэлж аваагүй заяа. Бүр хэний хэлж аваагүй бүр ингээд яагаад хинч надад энийг хэлж аваагүй мэ гэсэн юм заяа. Тэр хувц мууц тэр янз бүрийн идэж уух муухан бол ерөөсөө биш. Та нар тэгээ тэр гэхдээ яг нэг юм та нар өвлийнхаа гутлыг бол авчрах хэрэгтэй. Энд ингээд өвлийн гутал ингээд амар чанаргүй заяа. Нэг тийм эсвэл би үнэхээр чанаргүйг нь олж чадахгүй юм ямар тааш надаа эндээс авсан өвлийн гутлнаас илүү Монголоос өгөө саантаагаас өвлийн гутал авчдээ штэ. Хамаагүй хямдхан, хамаагүй чанартай, хамаагүй дулаахан юм шиг санагдсан. Тийм болохоор та хэд маань нэг мөс Монголоос өвлийн гутлаа аваад ирээрээ. Тэгээ бусдын ч яахтай тэгэл эмчнээс сувсан утсан авахд болно доо. Гэтэ надад одоо удахгүй карго орж байгаа. Би бүр каргоо бүр амар удаа үлээж байна. Хизээ ирэх юм мэдэхгүй заяа. Тэгэж үлээж байна. За тэгээд юу ярих вэ гэхээр нэг нь бол би TikTok-оор хэлжсэн. Та хэд миний TikTok-ыг үздэг бол би TikTok-оор хэлжсэн. Компьютер дээр та нар шивэд сураад ирэх хэрэгтэй. Яагаад энэ чадвар нь ингэж чухал вэ гэхээр бүгдээрээ ч одоо их сургуулийн хүүхдүүдтэй их сургуулийн хүүхдүүд сурагч биш. Тэнгүүд янз бүрийн репорт, янз бүрийн пост одоо янз бүрийн одоо тэрийг репорт монголоор одоо юу гэх юм бол ямар тач нэг тэмдэглэл шиг юм бол бичдэг. Тэгэхээр бүгдээрээ тэмдэгч чинь ингээл утсан дээрээ ингээл байхгүй шүү дээ. Утсан дээрээ ингээл бичээл эсвэл падан дээрээ ингээл нэг тавчаар ингээд бичин гэж байхгүй болохоор нөтөн дээр гэлскээс ингээд шивдэг байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь 2 дугаар курсээс ер нь бол солонгосууд яхав ноутбукн дээр шивдэг зэрэг хичээлүүдээ би бол яадаг iPad-н дээрээ зүгээр шууд voice гээд авчдаг. Voice ингээ одоо шууд бичээ тэмдэглэх юм уу те. Тэгээд авчдаг. Тийм болохоор тэр нь угаасаа амар юм. Би угаасаа яг багшийн яриаг шивх хэмжээний хурдан бол биш байхгүй. Гэтэ ер нь шивч чадна. Тэгэхээр та бүхэн маань ингээд шивд сурцсан байх хэрэгтэй. Болж өгвөл монголоор шигсэн ингээд шивээ сурчвал ирээдүйд биднээс ажил ороход л хэрэгтэй. Би уг нь Монгол бүгдээрээс чинь анханасаа iPad, ноутбукнаас ер нь л монголчууд хол өссөн штэ. Яг бидний үед одоо л хүүхдүүд бүгд л iPad-тай бүгд л утастай. Тэнгүүт бид нар чинь бүгдээрээ багтаа хувьдаа нэг тийм iPad, хувьдаа ноутбук бол хэзээч байгаагүй. Тийм болохоор тийм нөтнөөс хол байсан. Тэгээд ямар азар би нөгөө Канадад сурж исэн байхгүй юу? Канадад сурж исэн. Тэгээд Канадад сурангаа би багш надад юм шивүүлдэг байсан. Тэгээд тэрийг шивсэн
шивдэг байсан болохоор одоо ингээд гайгүй шивж ингээд сурсан байгаамаа. Тэгэхээр өөрөөсөө ингээд чиний сурсан юм хинч булааж авахгүй гэдэг чинь бол тэрэндээ авахгүй. Тэгэхээр та нар шивж сурсан байх хэрэгтэй. Тэгээд одоо угаасаа цаг зав та нарт ерөнхийдөө бол 10 жилийн сурагч юм чи ер нь бол байх гэж бодож байна. Тэгэхээр нэг өдөрт нэг одоо та солонгос хэлний сургалтын ч юм уу солонгос хэлний номтой бол зүгээр л утгыг нь ойлгохгүй байсан ч яах вэ? Зүгээр л үг үсгээ адилхан ингээд шивээд өдөр болгоныг тэгээ 10-аас 20 минут за 30 минут ингээд одоо ингээд шивээд байгаа тэгээ аяндаа ингээд гарч ороо гэс ингээд явдаг болчихноо. За энэ бол нэгдүгээр чухал зүйл байх нэ. Угаас чухал зүйл байсан. За тэгээ дараагийнх нь болохоор та нар сурах арга барил олох хэрэгтэй. Сурах арга барил. За тэнгүү би анх яг үндэ Монголд хүүхдүүд хичээл хийдэг шүү дээ. Хичээл хийдэг үү? Тэгээ 10 жилдээ бол хичээл хийдэг. За хийдэг байлаа гэхэд бүр өвхөн хатан бас хийдэг шүү дээ. Яг байгаа байх гэхдээ бүр маш цөөхөн хэмжээний. Монголчууд нь бол тэгээ урсгалаараа явцдаг, урсгалаараа л ингэдэг болохоор тэр нь ингээд дадал болоогүй юм. Одоо ингээд хичээл хийх миний ингээд би яг яавал ингээд энэ миний толгойд орох вэ гэсэн юм ингээд ерөөсөө бодоогүй байгаа байхгүй юу. Тэнгүүд бүгдээрээ чинь тэгэл тийм би миний хувьд би одоо өөрийнхөө хувьд ингээ аваа ярьчих л та. Яг хуу хичээл хийдэг биш хийдэггүй биш яг тэр хоёрын голоор багшийн хий гэсэн юм хийн өөрөө давхар нэмж судлахгүй. Яг үнэ бол бид нэр өөрөө давхар ингээд нэмж судлах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Ерөөс тэгдгүйсэн тэгээ багш юу гэж хэлэн тэрийн за багш тэр номыг уншаарай. Одоо тэр даалгавар өглөө гэхэд нэг ангийнхаа хүүхдээс суулцдаг ч юм уу. Тэгэл яг үнэндээ эцэст бүгдээрэнд нь л ингээд тэр нь ингээд юу болж ирж байгаа байхгүй муу уур дагавар ингээд болж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ингээд одоо ингээд багшийнхаа яг одооноос багшийнхаа өгсөн даалгаврыг бүр чин сэтгэлээсээ одоо ChatGPT-ээс асуудаг ч юм уу те ChatGPT-ээс асуугаал. Гэтэ бүгдийг ингээд ChatGPT-ээс асуугаад хуул гэж байгаа юм бол ерөөсөө биш заяа. Асуугаал энэ юм байна, тэнд юм байна, ойлгоогүй юм шууд асуудаг ч юм уу. Тиймхүү хооронд нэг ашиглах ёстой гэж би бол боддог. Тэгээд тийм би чинь 10 жилдээ тэгж яг хичээл хийдэг биш яг тэр голоор л ингэ явж байгаа. Их сургуульд ороо солонгос шал өөр ертөнц шал хичээлийг бас ингэж хийд юм уу? Хөөх сургуулийн намын сан бүр ингэж 7 давхар намын сан байгаа шүү дээ. Яг бүгд ингэ суудалтай биш гэсэндээ 3-аас 4 за 3-4 давхар нь ингэ бас нүүл хичээл хийх зорилттой суудлаа шүү дээ. Бүгд үрцэн, бүгд сандалтай. Тэгээд тийш одоо дотор байна хичээл хийх хэсэг бол бүгд дүүрсэн зэрэг хичээл хийх ингээ газар олдтгоо. Эхнээс юмштай зорж гисэн би бүр гайхчихсан. Хөөе эднэр чи ингэж амар хичээл юм. Тэгснээ тавтахт нь уугаад байгаа. Тавтахт нь уугаал. Тэгэл шалгалтын үеэр бүгд ингээд таг алга болол бүгд хичээл дор игээл тэгэл явцдаг. Тэр нь ингээл би анх хачаад бас ингээд ер нь бол соёлын шок ер нь бол болсон гэж бодож ин заяа. Тийм тэгээд адилхан манай өрөөний монголч гэсэн ёо эдгээр ямар амар хичээл хийдэг ямар амар тэгдэг ингээл тэгэл нэг тийм болж ийсэн яхаа тийм техникс юмшд бол угаасаа хичээл хийгээгүй. Тийм яг багшийнхаа л бас хийгсэн хийгээл хичээл хийх гэдэг бол би ингээд яг юу гэж ойлгоод байна вэ гэхээр чи өөрөө давхар нэмж судлаад тэгээд тэрийгээ яг ингээд өөрийнхөө ойлголтоор ингээд тархинд оруулахыг хэлдэг байхгүй. Тэнгүүт би болохоор багшийн хийгсэн юм хийгээл багшийн хийгсэн юм хийчихэнгүүт тэр нь ингээ миний толгойд угаасаа үлдэхгүй заяа. Тийм тэр ингээд жоохон ийм болчих жоо. Эхний семестр л яг за 2 дахь семестр хүн хичээл хийх гэсэн юм. Тэгэл 2 дахь семестрээс хийж эхлэв. Тэгээ 3 дахь семестртаа iPad авбаа. Угаасаа хүүхдүүд iPad-аас би iPad авахгүй л болохгүй санагдав. Яг хөө гэхдээ iPad бол үнэхээр хэрэг болж байгаа. Үнэхээр та нар бас солонгос ирэхээс өмнө бас iPad бас боломжтой л ингээд авчих бол зүгээр бакалаврт болно. За тэгээд iPad авсан чинь яасан гэж анхнаасаа нөгөө нэг iPad ноутбукээс хол байсан хүүд гээгүнд iPad-н дээр хичээл хийнэ гэж бол ерөөсөө байх. Солонгосчууд ч ерөнхийдөө л iPad-н дээр хийдэг заяа. Ерөнхийдөө л хичээлийн тэмдэглэл тэг янз бүрийн юмнуудаа бүгдийг ингээ iPad ноутбукн дээр хийдэг. Би бол угаасаа хизээч тэгж хийх хүн бол биш байлээ. Биш юм байлээ заяа. Би бол ер нь бол би ч бахан ер нь бол ингээ монголчууд Монголын юунд бол
Тэгээ их хөвчлийн үр бичдэг. Тэгээ бичдэг болохоор би ингээд бичиж хийдэг төрлийн хүн. Тэгээ бичнэ гэдэг чинь юу нь бол давхар уншиж байна гэсэн үг заяа. Тэгээд би ерөнхийдөө бол миний хичээл хийх арга барил бол би бичих юм байна. Тэ. Ингээд шууд бичээд за тэгээд одоо ойлгоогүй юм шууд ChatGPT-гээс асуучаад байгаа шүү дээ. Ер нь бол амар амар. Ингээл юу нь бичээл за би юу нь бичих юм байна гэж бодсон. Тэгээд хятад хэлээс энэ дээр ингээд бичээ явж байгаа. Яг хятад хэл угаасаад бичих хэрэгтэй. Хятад хэл бол шал өөр юм. Тэгээд би дээрэс номоо ерөөсөө PDF-ээр ном аваад тэр нь iPad-ын дээр хийж чаддгүй заяа. Заавал ч ингэж битээр авснаа. Тэгээд яадаг. Мэдхгүйгээ чухал хэсгийг ингэж тэмдэглэж энэ надад кайфтай болж ирдэг. Би ном дээр ингэж тэмдэглэх амар дуртай. Зарим хүмүүс бол ном муухай ч нэдэргээ тийм юм лээ. Би бол дуртай. Тэгээд угаасаа мэдхгүй өнөөдөө шууд ингэ тэмдэглээ дээр нь бичээд тэгээд чухал хэсгүүдээ тийм өнгөөр мэдхгүй өнөөдөө тийм өнгөөр ингэ явах нь надад өөрт амар кайфтай. Тэгээд кайф өгч ийнэ гэдэг чинь ер нь хичээл хийх усалмаар ингээд дэвшилж ийна л гэсэн үг шүү. Тийм болохоор тэгээ AI хөгжиж байгаад холбогдол би бол ChatGPT анх удаа авчихсан. Oh my god. Бүр дурлалсан зав. Би одоо яаж ChatGPT дахиж ирэх авахгүйгээр яг ингийн ChatGPT явах вэ гэдэг бол надад бол амар хэцүү санагдаж байна. Тэгээ би ер нь багш нар маань ер нь бол PDF өгчдөг. Тэнгүүт Монгол багш нар ингээ PDF өгдөг гэсэн юм манай найзууд ярьжсэн би худлаа илүү дэж бодож байна. PDF өгөхгүй бол тэр ч одоо яаж хичээл хийх юм бэ тийм үстэй. Тэгээ дээрэс нь Монголд ингээд хуул гэдэг юм лээ. Хуулж бичиж шалгуул гэдэг юм лээ. Яг тэгвэл ингээд сурах арга барил хүүхдүүд дөөр байгаа штэ. Тэнгүүт тэрийг ингээд бичээд хийдэг хүүхдтэй нь бичдэггүй байдаг хүүхдтэй нь шал тийм болохоор хуулж бичих нь даалгавар биш зүгээр л тэг хүүхдүүд сурах арга барилаар ямар ч хамаагүй арга барилаар тэрийг толгойдоо оруулж байвал хамаагүй шүү дээ. Их сургууль юм чинь 10 жил бол 10 жил багшийн хууль бичмэч гэсэн юм бол хийж ах хэрэгтэй. Их сургуульд тэгэхээр надад жоохон тэгээд яг даалгавар гэж бодчихлоо. Даалгавар гэж бодоод хийхээр чинь толгойд орохгүй шүү дээ. Би яг өөрөө хүсээд өөрөө хуулж бичээд өөрөө тэгвэл чинь толгойд ордог жамтай юм аа. Тэгээд сая ярьжсэн шүү дээ. Манай багш нар бол PDF-ээ шууд одоо PPT-гээ шууд ингээд өгчдөг. PPT-гээ шууд өгөөд тэгээд би тэрийг нь хэлбэрчлээд PDF-ээр ChatGPT рүү оруулаад энэ PPT-нээс бүгдийг нь одоо ингээд гол санаа тий гол хэлэх гээд байгаа санааг ингээд наривчлаад ингээд бичээд өгөө ChatGPT маань ингээд 10 секундын дотор пат гэдээ гараад өгдөг. Тэгэл би чинь тэгэл тэр чинь сайхан уулж аваад тэгээд мэдхгүй нэр томьёо явуул интернетээс давхар ChatGPT-ээс суугаад ер нь бол амар олон сайт руу одоо Google руу ингээд орж ингээд утга асуухгүй зүгээр нэг сайтн дотроо ингээд бүх асуудлаа ингээд ер нь бол би одоо ингээд шийдчихэд байгаа. Тийм тэр нь угаасаа бүх хүмүүс тэгж байгаа тийм. Тэгэхээр ер нь бол миний сурах арга барил бол ийм арга барилал нэг иймэрхүү юм байна гэд би бол ингээд ерөнхийдөө бол тогтоогоод авцсан. Тэгээ та нар хаашаа ч явах гэсэн хаашаа ч их сургуульд орох гэсэн ер нь одоо ингээд 10 жилийн хүүхдүүд л ингээд намайг удаж байгаа шүү. Тийм болохоор сурах арга барил ингээд олоорой. Тэгээ сурах арга барил сурна гэдэг чинь бас ингээд ер нь бас сурахтайс их холбоотой. Тэгэхээр бас суугахаас одоо ингээд зүгээр суугаад сурсан ба. Би одоо ингээд саяжангаа ингээд зүгээр сууж чадахгүй ингээд хөдлөө ингээд авахгүй. Яг өнөөл энэ чинь сураг үнээл ингээд шинж байгаа юм л да. Гэтэ яг өнөөлж авахгүй. Яг ингээд тухтай ингээд санал байсан бол бас суух шээ. Ямар ч жоохон тухгүй байгаа жоохон ингээд хөдлөөд байна. Тэгээ би жоохон ингээд бичлэгнээр ингээд ингэж ороод ан санагдаа. Тэгээ жоохон ингээд голлох гээд юм саяжангаа ингээд байсан шүү гэж. Тийм байна да. Тэгэхээр гол санаа нь бол тэ та бүхэн маань ингээд шивэд сурсан байх хэрэгтэй байна. Тэгээд сурах арга барилаа олох хэрэгтэй байна. Гэтэ сурах арга барил чинь амар амархан шууд ингээд нэг хичээл хийгээд олддог юм бол биш. Ингээд банк би өмнө ингээд iPad-ын дээр хийж үзсэн болоогүй. За тэгээд PDF-ээр ном авч үзсэн болоогүй. Тэ. За тэгвэл бичээд хийе гэдэг сонголт амар залхах шүү дээ. Ер нь бол бичих чинь бичээд хий гэдэг сонголт хамгийн сүүлийн сонголт байсан. Тэгээд яг угаасаа бичиж хийх хэрэгтэй байсан юм билээ. Тэгээд зүгээр уншиг гэвэл би уншаал мартчихна тий. Унших бол биш юм билээ. Сонсох бол угаасаа би сонсоод тэр дор мартчихна. Юм сонссон бүгдийг тэмдэглэж аваад дараа нь давхар ингээд тэр юмтаа байнга таарж иж миний ингээд толгойд ингээд орох юм байлаа гэдгийг бол би бол мартсан ойлгосон. Тэгээ өнөөдрийн бичлэг маань ингээд ерөнхийдөө
гол санаа маань ингээд дуусчихээн. Тэгээд өөр юу хэлчихлээ. Тийм. Одоо 2:30 чинь би одоо 3-аас жилдээ яа баг шалгалын үе хичээл орно гэдэг ах юм аа. Уг нь ордгоо байхгүй юу? Орно гэдэг. Анц цаг юм да гэл. Тийм их бол энэ да. Тэгээ би бол бас GM-д яаж орох арга барилаа болсон. GM-д бол би хичээл хийх үү эсвэл GM орох уу гэсэн хоёр сонголт өөртөө тавиал. Тэгэл загсгаас авцсан юмсэл тэгэл GM-д орчих. Ер нь ингээ юм чи хийхгүй бол хичээл хийх үү тэрийг хийх үү хичээл хийх үү тэрийг хийх үү гэж өөртөө шаардлага тавиал. Тэгэл нөгөө нэг Чингисхас хийдэл тэгэл хамгийн сүүлнийхээ хичээл хийх үлдэл тэгэл хичээлээ л дуусах юм байна. Тийм их бол энэ да guys. Тэг өнөөдөр нэг шалгалтаа өгсөн. Тэгэл жоохон хэцүүлээ. Яг хав бэлдсэн сэдвээр орж ирсэн ч гэсэн бэ манай ингээд бэрежил янз бүрийн одоо тэрэн зөв энэ зөв гэсэн юм байхгүй. Тийм болохоор яг өөрийн бодлоор бичдэг. Тэгээ солонгосоор ингээд бичдэг болохоор тэр нь жоохон хэцүү санагдаад. За. Бичлэгээ дуусгаа одоо би уцаа өмсөд хичээлд орлоо. Энэ хүртэл баярлаа. Баяртай. Тэгээ өөр хэлэх юм байхгүй те. Баяртай.